Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. Аз жаргалын эхлэл нэвтрүүлэг маань хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо буюу хүүхдтэйгээ хэрхэн харилцах талаар сэдвийн хүрээнд та бүхэнд хүрэх болно. Та бүхэн бага насныхаа хүүхдтэй харилцахдаа нэг л эвгүй уучраа олохгүй байгаа бол та бүхэн бидний бэлтгэсэн нэвтрүүлэг болон мэргэжлийн сэтгэл зүйчийн ярилцлаганд анхаарлаа хандуулаарай. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлага. Бид өмнөх дугаараа та эцэг эх болоход бэлэн үсгээр бэлтгэн та бүхэнтэй санал бодлоо хуваалцсан гэлээ. Манай улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 240 мянга гаруй хүүхэд байгаагаас тэдний 193 мянга орчим л цэцэрлэгт хамрагдаж сургуулийн өмнөх суурь боловсролоо авч чадаж байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс үлцэг хэсэг нь зөвхөн гэрийн нөхцөлд эцэг эх, эмээ өвөө, ах дүүгийнхээ хараа хяналтанд сургуулийн өмнөх насаа өдөж байгаа гэсэн үг юм. 0-5 настай хүүхдийн нас идэхгүй онцлог тохируулан харилцахад гарах асуудлууд зөвхөн шинэхэн эцэг эхчүүд ч гэлтгүй туршлагатай эмээ өвөө нарт ч тулгардаг. Хүүхдийн хүмүүжилд чухал байлгүй яах вэ? Тэр чинь багасаа л суур хүмүүжилтэнд нөлөөлж л ингэж сайн байлгахгүй бол энэ том болоод ерөөсөө тэгэл хоёр тишээ хараад зүтгэж шүү дээ. Хүүхд эцэг эхтэйгээ байвал баяр баясгалантай тийм ээ. Тийм л байх хэвээр баг та тэгээд байнга л одоо өөр хүүхдтэйгээ ач хүчтэйгээ цуглаа байвал манай энэ зээ байгаа. Тэгээд салхинд гаргаж нэг өдөрт нэг цаг гаргадъя. Эцэг эх та хүүхдийнхээ хамгийн том сургууль хүмүүжүүлэгчээс гадна маш том урамшуулагч, сэтэлжүүлэгч, дасгалжуулагч тул хэлж байгаа үг үйлдэл бүрээ хянаж байх хэрэгтэйг ямагт санаарай. Хүүхэдтэй нь яг л таны толон туссан тусгал шиг муу сайн бүхий л үйлдэлэг чинь даган дуурайж байдаг юм шүү. Таны хүүхэдтэйгээ харцагтаа санаандгүй хэлсэн үг чинь хүүхдэд тань ямар нэгэн сэтгэл төрүүлж хүмүүжүүлэлт нь хэрхэн сөрөг үр дагавар авчирдаг болохыг анзаардгүй байна. Гэр бүлийн уур амьсгал бол маш чухал. Эцэг эхийн халуун дулаан уур амьсгал хүүхдүүдэд нь маш нөлөөлдөг. Тэгээ тайван амгалан гэр бүлдээ хоорондоо эвтэй найртай тэгэл хүүхдүүдтэй зөв хүмүүжүүлэх чухал. За мэдээж Монгол орны зүгээс гэх юм бол гадаад орчин бид нар залуус биднээс хэрэгтэй. Одоо тоглоомын талбай тэгэл юу гэдэг одоо орцноос гараад ерөөсөө шууд юу ш машин хүүхэд алхах ч одоо зай байхгүй. Хүүхдийг юу ч бичээгүй цагаан заас гэж ярьдаг. Тиймээс энэ цагаан заасан дээр зөв юм бичиж зөв сургал, цаашдаа зөв хүн болно. Ихэнх эцэг эх өөрийнхөө төлөө бүхий л амьдрал зүрх сэтгэлээ зориулж, түүний төлөө хөдөлмөрлөж, итгэл найдвар тавьж хамгийн сайхан байлгах гэж хичээдэг боловч хүүхдийн боловсрал ихийн хөвлөд байх үеэс эхэлдэг гэдгийг төдийлөн мэддэггүй. Гэтэл ихийн хөвлөдөх үеийн хүүхдийн сэтгэл зүг шинжлэх ухааны нэгэн том салбар мөн гэдгийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн юм. Хамгийн гол нь хүүхдэд гажиж элдэг усаа хэрүүл маргаан хийж болох байх л та. Дээрээс нь одоо үдэж байгаа нэвтрүүлгүүд байна. Тэ. Хамгийн гол нь тэрл болоо ээж аав нь хоорондоо эвтэй найртай тийм сайхан байх юм бол хүүхдүүд нь адилхан тийм л орчинд өсөх болол гэж бодож байна. Зуртаа гараал энэ л хэл мэдээлэлээр 24 цагийн цэцэрлэгт хүүхдүүдэд өглөөл гэж байна те. Тэгээд эн чинь хүүхдэд асар их бас буруу шүү дээ. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол гайхалтай. Нийгмийн гарал, настаас үл шалтгаалan бидэнд эрүүл мэндийн олон асуудлууд тулгарч байдаг. Миний хувьд гэр бүл маань миний зүйл. Гэр бүлийн хайр тань, охид хүүгүүдийн маань хөрчгүй эрүүл мэндийн асуудал миний хувьд ч гэсэн гэр бүл эмнэлэг маань байнга тусалж шийдвэрлэдэг. Манай эмнэлэг нөхөн өрчмөн эрүүл мэндийн асуудлаар таны гэр бүлийн гишүүн бүрийн найдвартай туслагч байх болно. Гэр бүл эмнэлгийг зараарай. Хувцас загварын Эрдэнэс фэшн салон нь үндэсний болон Европ хувцас, мөн тоглолтын хувцас,
Өдөртмийн болон бүх төрлийн загварын хувцсыг таны хүссэн хийс дизайнаар мэрэгжлийн өндөр түвшинд урлаж хийж гүйцэтгэж байна. Мөн оюутан сурагчдын хонхны баярыг тохиолдуулан 10-аас 20% хямдралтай үнээр үйлчилж бэлэг барьж байна. Манай хаяг Баянгол дүүрэг 3 дахь хороо Төмөрч замын удирдах газрын зүүн талд Сөүл 40-р байрны 1 давхар. Гэр бүл гооцон хонгор цус сэтгүүл 20 жилийнхээ ог тохиолдуулан Монгол шуудан компанитай хамтарч Зүрхэн анир захидлын уралдааныг 15-аас дээш бүх насныхны дунд зарлаж байна. Хүмүүн та зүрхээ чигнэж, сэтгэлээ дэлгэн, бих цааснаа буулгаж, хүүхэндээ бие биендээ өгөн хэлхээ өргөн бариарай. Он цагийн хэлхээнд тантай хамт өртөөлөн, дурсамж, дурдтгал, дотн дулаахан мэдрэмжийг зүрхэн зогшоох хайр, ухаарал, мэдрэмж, хүсэл, мөрөөдөл, чин сэтгэлээ дэлгэн захидлаа хаягалж, уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд ирүүлсэн захидлаас эхний 6 бариг шалгаруулж, хонгор цус сэтгүүлд нийтлэн зүрхэн аргамж, дуун цэнгүүнд урин оролцуулахаас гадна 2,500,000 төгрөгийн шагналын сан бүхий олон боломжууд хүлээж байна. Уралдаан 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 2 сарын турш зохион байгуулагдана. Захидлаа Монгол шуудангийн 36 дугаар салбар 144 тоод хайрцаг хонгор цус сэтгүүл Зүрхэн анир захидлын уралдаанд хэмээн хаяглаарай. Санаачлагч гэр бүл гооцон хонгор цус сэтгүүл. Хамтран зохион байгуулагч Монгол шуудан. Дэмжигч байгууллагууд Like HD эрүүл мэндийн телевиз, Genus сургалтын төв, Golden Gym Fitness Club, Aqua Fitness Club. Холбоо барих утас 8955 5270 9918 87 56. Аз жаргалын эхлэл нэвтрүүлэг маань зочны ярилцлагын цагаар та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Студид Монгол Өрх Сэтгэл зүйн төвийн судлаач Баасан Бат хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та нар ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр эцэг эхчүүдээс бид нарт бас асуултууд ирсэн байгаа. Нийт тэргуунд бол эцэг эхчүүд маань 0-5 насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаараа бас ер нь хүний амьдралын мөчлөгийг бол 9 хуваадаг ба дунджаар. За нэгээс 0-оос 17 нас хүртэл өсвөр нас. За энэ үед бол хүүхэд насандаа 5 шатыг дамждаг байгаа тийм ээ. За ингээд 25 насыг бол залуу нас гэж байгаа. 25-аас 45 нас хүртэл эдэр нас, 45-аас 65 хүртэл дундаж насныхан, 65-аас 85 хүртэл хижээл нас, 85-аас дээш бол одоо өтөл нас гэж ангилдаг байна. Тэгэхээр хүний амьдралын хамгийн чухал үе бол хүүхэд наснд. Өөрөөр хэлбэл нийгэмшиж, төлөвшиж яг хүн болох одоо хугацаанд бол эхний 5 үед байх нь шүү дээ. Тэгэхээр 0-5 нас дотор бол 3 дахь үе бол одоо туулдаг байх нь. За тэгэхээр энэ 3 дахь үе шатны юу вэ гэхэлэр 0-9 сар хүртэл нялх насныхан. За 10-аас 3 нас хүртэл балчир нас. За 3-аас 5 нас хүртэл сургуулийн өмнөх нас гэж ангилдаг байна. За ингэж ангилдаг нь юу вэ гэхээр яг насандаа хүүхэд амьдралаас авах зүйлээ заавал авсан байх ёстой гэж үздэг. За тухайлбал нялх насныхан бол эцэгчүүдээс буюу асран хамгаалагчаас юу хүсдэг вэ гэхээр дөнгөж төрмөгцөл одоо ерөөхдөө ингээ усан орчинд бий болол төрж байгаа шүү дээ. Тэр үедээ л энэ орчлын ертөнц амьд үлдэх нэг үе энэ аюулгүй найдаж болох одоо орчлон мөн үү биш үү гэдгийг нэг амьтныхаа инстинктээр хүсэж төрдөг байх нь л дээ. Тийм учраас хүүхдийг төрмөгцөл 30 минутын дотор ээжд нь амлуул бүр болохгүй бол аавд нь ч юм уу амлуулж ингэж тэрвэрх хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэрвэрч ингэж тэр тайтгар болох хэрэгтэй. Тэр хамгийн амьдралд анх удаа авж байгаа шок хямралыг даун туулахын тулд ингээл одоо нэг хүүхдийн суурь төгшөр одоо урьсан сэргийлж авах ч гэдэг тийм ээ. Тэгээ яагаад 0-9 сар хүртэл гэж анхааруулж байгаа юм бэ гэхээр энэ нас бол ердөө ээнэгшин дасах хэглээд өгсдөг. За ээнэгшин дасна гэдэг нь юу вэ гэхээр их хөрсийн одоо барилгаас эхлэх нь байна тийм ээ. За энэ их хөрсийн барилга ямар байхыг чухал вэ гэхээр найдвартай, тогтвортой байх. Өөрөөр хэл асран хамгаалагч нь солигдохгүй байх. Ямар ч үед нь хамт байх. Энэ үед бол хүүхэд их тайтгарч тэр асран хамгаалагч нь өөртөө яаж харилцснаас шалтгаалж өөрийгөө
олж мэдэрдэг байна. Өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө оршин байгаагаа мэдэрдэг. Эндээс үүдээд өөрөө л одоо асар хамгаалагч хүн доктортой асар хамгаалдаг байх юм бол итгэл найдварын мэдрэмж бий болох нь тийм ээ. Итгэл найдварын мэдрэмж тогтснороо ээнэгчин тасах нь байна. Ээнэгчин таснаар нинжин сэтгэл бүрддэг байх нь байна. Тэгэхээр хүний амьдралын эхнийх 9 сард л нинжин сэтгэлийг авсан байх юм бол цаашид өөрийгөө болон бусдыг хайрлах сэтгэл зүй бүрлэн тогтдог гэж үздэг байна. Нөгөө талаас энэ насныхныг одоо хоёр түлхүүрүүгээр тайлбарладаг юм л да. Хэрвээ одоо ямар ч асар хамгаалагчгүй ингээд нийтийн дунд тийм ээ асрамжийн газар ялх насныхныг өсөглөө гэвэл тэр нөгөө ээнэгчин тасах гэдэг нь алдагддаг байна тийм. Энийг бол одоо хоспитализм буюу нөгөө хуарангийн одоо өвчин гэж хэлдэг байна тийм. Өөрөөр хэлбэл яг дэлхийн 2 дугаар дайны дараа яг энэ нэр томьёо гарсан л да. Одоо эцэг эхчүүдээс өнчирсэн ялхсыг бол ингээд ийм хуарангийн байдлаар хоолж исэн байна. Одоо асарч хуурайлж исэн байна тийм ээ. Гэтэл тэдгээр хүүхдийн 37% нь ямар нэгэн клиник шалтгаангүйгээр нас бараад байсан ба. Тэгээ энэ одоо учир шалтгаан юу вэ гэдгийг судлаа да. Ингээд энэ бол харилцааны үлсгэлэнгөөс болж нас баржээ гэж доош гарсан байна шүү дээ. Тэгэхээр нялхнаас бол харилцаа бол хамгаас чухал гэдэг байна. За хоёрдугаарт бол хэний ч одоо хайр халамжгүйгээр нэг амтны ертөнцид өсөх юм бол энийг маугли гэж нэрлэдэг. Өөрөөр ихний 9 сартаа амтны ертөнцид өссөн байх юм бол эргэж одоо нийгэмшиж төлөвшөжээс одоо тийм түүх байдаг. Энэ бол ховор тохиолдлууд байдаг. Гэхдээ нийгэмшиж байсан нэг ч удаагийн тохиолдол байдаг байна. Тэгэхээр хүний одоо нөгөө нийгэмших, хүмүүжих хамгийн чухал үйл ихний 9 сар. 9 сар хана шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас тулгардаг бэрхшээлүүдээс бидэнтэй хуваалцсан байгаа. Тухайлбал одоо таны хэлсэнчлэн балчир насны хүүхэдтэй эцэг эхчүүд маань одоо хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцвал зүгээр вэ? Жишээ нь одоо ой гарантай хүүхд бол хүссэн юм авах гээд уйлаад байдаг. Тэр үед нь хүслийг биелүүлэх ёстой юм байдаг юм болов уу? Эсвэл одоо зарим нэг хүслийг биелүүлээ, зарим нь хориглох ёстой байдаг юм болов уу гэдэг энэ тал дээр та маш чухал асуулт байна. За ингээд 10 сараас эхлэмэгцээ 3 нас хүртэл байгаа ш тийм ээ. За энэ үед хүлд ормогцсон би ээжээсээ тусгаар юм байна гэдгийг мэдэрдэг байхan тийм. За эхний үед бол ээж бит хоёр нэг хүн ээжээсээ өөрийгөө олж хардаг байсан бол одоо бол нэг автономик төв гэдэг байна шүү дээ. Хүлд ормогцсон зөрүүдэлдэг бүгдийг өөрөө барьж одоо нэг 5 м хөвгөрөө мэдэрдэг. Таны мэдэх маш эрчимтэй үе байх нь тийм. Хялгас байсан ч хардаг, хараа заавал амд хийдэг шүү дээ тийм. Тэгэхээр энэ үед бол тэр нөгөө нийгэмшгүй талаасаа бол тэр 3 зүйлийг голчж анхаардаг байна. За нэгдүгürt бол нөгөө доктортой байдал хэврээ байх хэрэгтэй. Нөгөө итгэл найдварын мэдрэмж бол тогтоох хэрэгтэй шүү. Тэгэхээр асар хамгаалагч нэртлээ солигдохгүй байх. Гэр бүлийн амьдрал яг л тогтсон хэв маягаараа явж байвал их өч одоо их сайн байх нь байна. Нөгөө талаас одоо иддэг боорцох нь яг л савндаа байж идэг. Ээж аав нь ирдэгтэл ирдэг. Ороо үлгэрээ уншдаг, дал уншдаг. Ингэх юм бол энэ хүүхэд бол их сайхан сэтгэл санааны доктортой өсөж төрөндөг байхан тийм ээ. За хоёрдугаарт бол сая хэллээ шүү дээ болох юм уу болохгүй юм гэдэг. Энэ бол хоёр дахь юм нь бол хэл хязгаар байна. Хэл хязгаарыг бий болгоход бол ердөө 3 мессежээр л хүүхдийг бол хүмүүжүүлнэ. Гэхдээ энэ бол насан туршийн хүмүүжлийг олгодог байхан. За нэгдүгээрт бол хүүхдийг болно болохгүй тийм ээ. За энэ үед бол за одоо хүүхд ямар нэг юм авах гал ингээд ойролдог тийм үү. Уйлаад ах юм бол энэ мөчөд бол хүслийн бүх биелүүл гэдэг. Хэрвээ ингээд биелүүлчих юм бол нөгөө хүүхд маань ингүүл ажил бүтэх юм байна гэд ойлгоч. Одоо өөрөөр ирэхэд чинь гэдэг шиг тийм ээ. За дараа чи удаа яг одоо уйлаад жарлаад хахад өгөхгүй байх юм бол эсвэл одоо савж ундг юм уу? Эсвэл бүр хан мөрөгдөг ч юм ингээ бүр хүндрүүлээд байх магадлал. Тийм учраас айлхаар тэр хүүхдийг тэгж айлгаж юм уу бүтээх гэж байгаа бол тэр үедээ нь хориг тавигддаг байна. Харин айлхаар анхаарлаас хариулдаг ч юм уу. За ингүүл ер нь болохгүй юм байна. Нэг талаас нөгөө талаас хүсэл болгон биелэхт галбгүй заримдаа бас хоригийг тэсэж одоо хөлийн зөвшөөр сурах нь бас чухал байгаа нь шүү дээ. За мэдээж бүх юмыг хориглоод байвал бас хэд болгоомжлолтой юм эсвэл хэд зөрүүдэлтэнд болж болзошгүй те. Тийм учраас одоо болохгүй 5 зүйл ч юм уу 10 зүйл гэдэг хүн болгон тэрийг хөлийн зөвшөөрч нэгэн дуугаар одоо ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тий. Жишээлбэл одоо цэцэрлэгт явлаа гэхэд хүүхдээ имийг булаагаад аваад ирсэн байна гэхэд бол ээж аав нь ингээх муухай болдгүй юм гэдгийг хоёулаа нэгэн зэрэг хэлж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр болно болохгүй гой муухай энэ минийх энэ чинийх гэдэг энэ 3 зүйлээр хүүхдтэйгээ харилцаж байгаа. За энэ үед бол мэдээж ёс суртахуун бол яриад нэмэргүй тийм ээ.
эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол гайхалтай. Нийгмийн гарал, наснаас үл шалтгаалan бидэнд эрүүл мэндийн олон асуудлууд тулгарч байдаг. Миний хувьд гэр бүл маань миний зүйл. Гэр бүлийн хайр тань, охид хүүгүүдийн маань төхөөрчгүй эрүүл мэндийн асуудал миний хувьд ч гэсэн гэр бүл эмнэлэг маань байнга тусалж шийдвэрлэдэг. Манай эмнэлэг нөхөн үрчүүн эрүүл мэндийн асуудлаар таны гэр бүлийн гишүүн бүрийн найдвартай туслагч байх болно. Гэр бүл эмнэлгийг зараарай. Гэр бүл гооцон хонгор цус сэтгүүлээ захиалаарай. Хонгор цус зүрхэндээ галтай хүн бүрийн унших сэтгүүл. Монгол шуудангийн бүх салбараар захиалга авч байна. Хувцас загварын Эрдэнэс фэшн салон нь үндэсний болон Европ хувцас, мөн тоглолтын хувцас. Өдөртмийн болон бүх төрлийн загварын хувцсыг таны хүссэн хийс дизайнаар мэргэжлийн өндөр түвшинд урлаж хийж гүйцэтгэж байна. Мөн оюутан сурагчдын хонхны баярыг тохиолдуулан 10-аас 20% хямдралтай үнээр үйлчилж бэлэг барьж байна. Манай хаяг Баянгол дүүрэг 3 дахь хороо, Төмөр замын удирдах газрын зүүн талд, Сөүл 40-р байрны 1 давхар. Гэр бүл гооцон хонгор цус сэтгүүл 20 жилийнхээ ог тохиолдуулан Монгол шуудан компанитай хамтарч зүрхэн анир захидлын уралдааныг 15-аас дээш бүх насныхны дунд зарлаж байна. Хүмүүн та зүрхээ чигнэж, сэтгэлээ дэлгэн, бих зааснаа буулгаж, хүүхэндээ бие биендээ өгөн хэлхээ өргөн бариарай. Он цагийн хэлхээнд тантай хамт өртөөлөн, дурсамж, дурдтгал, дотн дулаахан мэдрэмжийг зүрхэн чин зогшоох хайр, ухаарал, мэдрэмж, хүсэл, мөрөөдөл, чин сэтгэлээ дэлгэн захидлаа хаягалж, уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд ирүүлсэн захидлаас эхний 6 бариг шалгаруулж, хонгор цус сэтгүүлд нийтлэн зүрхэн аргамж, дуун цэнгүүнд урин оролцуулахаас гадна 2,500,000 төгрөгийн шагналын сан бүхий олон боломжууд хүлээж байна. Уралдаан 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 2 сарын турш зохион байгуулагдана. Захидлаа Монгол шуудангийн 36 дугаар салбар 144 тоод хайрцаг хонгор цус сэтгүүл зүрхэн анир захидлын уралдаанд хэмээн хаяглаарай. Санаачлагч гэр бүл гооцон хонгор цус сэтгүүл. Хамтран зохион байгуулагч Монгол шуудан. Дэмжигч байгууллагууд Like HD эрүүл мэндийн телевиз, Genos сургалтын төв, Golden Gym Fitness Club, Aqua Fitness Club. Холбоо барих утас 8955 5270 9918 87 56. Зөрүүд зантай хүүхдүүдийг ер нь одоо хүүхдүүдтэйгээ яаж харилцах вэ гэдэг асууж байна л да. Тухайлбал жишээ нь дэлгүүрт ороод хүссэн юм авах гад уйлаад одоо орилоод тий. Тэгэхээр одоо нөгөө эвгүй байдал үүсэхгүй үднээс ээж аав нь бушуухан тэр хүссэн тоглоомыг авч өгөөд гарах жишээ нь ингээд яг таны хэлснээр тий. Одоо нөгөө хүслийг биелүүлээд л харьцаад байна. Яг үү тэр үед нь айлхаар анхаарлын сарниулаад одоо яадгийн хэсэг 5-10 минут уйлахад нь одоо тэсээд тийм үү. Хүүхд юм чи бас хурдан сарндаг тал биш үү? Аль болохоор тэр үед нь хүслийг биелүүлэхгүй байвал гэсэн ингэж хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр дараачуудаа тэр хүүхдтэйгээ ажиллахад бэрхшээлтэй болоод эхэлдэг тийм ээ. Тийм учраас тэр үед нь хүүхдээ ямар нэгэн юмд сургаж хүмүүжүүлэх гэвэл одоо 3 наснаас өмнө бол эхлэх хэрэгтэй гэдэг нэг Японы эрдэмтний ном байсан. Хэрвээ та хүүхдээ усан цэлүүл сурах гэж бол 3 наснаас өмнө эхэлснээр хэрвээ та хүүхдээ хийл тав хөгжим тоглоод сурах гэж бол 3 наснаас эхэлснээр гэсэн нэг юм зөвлөмж юм номыг уншижсэн. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ? За ер нь бол мэдээж бүгдийг энэ насанд нь сургана гэвэл манай Монголын ард түмний аж амьдрал ямар билээ? Эцэг эхчүүд маш цаг завгүй ажиллаж байна, тийм ээ. Ороодоо бүгдээрээ баргалан стресстэй л ядарсан орж ирж байна. Өөртөө нэг хүүхдийнхээ яагаад гэдэг асуултанд хариулахчтай хэлгүй тэрэнд анхаарал төвлөрөх чадваргүй л орж ирээд байна л да. Тийм учраас одоо бараг л 3 настай багт нь одоо амьдралын чиг баримжаа дадал олго гэвэл эсвэл яг амьдрал дээр хэцүү байгаа юм. Зөвхөн манай Монгол заншилт бол юу гэхээр ерөөхдөө 5 ухааныг хүүхдтэй бол эзэмшүүлэх нь чухлаа. Тэр хүүхд ямар боловсралтай болох нь хамаагүй, эцэг эхчүүд нь ямар мэдлэг боловсралтай ч хамаагүй. Тэгээ эхний ээлжинд бол хүүхдийг унгуу ухаан суулгах гэж юм л да. Тэгээ энэ унгуу ухаан гэдэг нь бол яг тэр нөгөө 0-9 сартад нь бол ерөөсө хайрлж
тийм ээ тэр хүүхдийн хамгаалагдсан гэдэг мэдрэмжийг төрүүл. Хоёр дахь нь болохоор хар ухаан суулгах гэж байгаа. За энэ хар ухаан гэдэг нь юу вэ гэхээр амьдралын ухаан тийм ээ тэрийг дуурайлгаж ингэж ингүүл ингэдэм тэгвэл ингэдэг гэдэг юм уу жаахан тийм. Ер нь нэг 5 наснаас дээш бол хүүхдийгэндээ их сайн суралцдаг. Нөгөө талаас унгуу ухааныг үлгэрээр дамжуулдаг. Хөөхөн одоо ингээ богинохон үлгэр ярьж өгöd хахад хүүхдээ оюухан гайхалтай хөгждөг. Тэр үед бол тийм логик дүгнэлт хийдэггүй маа гэхэд хожим амьдралынхан тийм юу болж өгдөг. Өгөгдлүүд болж өгдөг байх нь тийм ээ. Тэгэхээр манайх ч нэг үлгэрээр дамжуулж хүмүүжүүлдэг юм бас маш чухал байх нь байна. За дараа нөгөө цөлх ухаан гэж байгаа. Цөлх ухаан гэдэг бол хүүхдийг одоо бие бэлтрийн хувьд бол тэсвэр хатуучилтай. Одоо даарч хөрч өлсөд сангаж бас үзүүлэх хэрэгтэй гэж байгаа. Нөгөө талаас сэтгэл зүйн хувьд хаттай. Сэтгэл санааны хувьд бол одоо ялсан үедээ яаж өөрийгөө авч үлдэх вэ? Ялагдсан үедээ яаж авч үлдэх вэ? Ер нь бол нэг сэтгэлийн хат гэдэг бол нэг уян хатна тийм ээ. Юмыг уучлах үедээ уучладаг, өөрийгөө бас өршөөх үедээ өршөөдөг. Тэр сэтгэл зүг бий болгох гэж байгаа. За нийгмийн хувьд одоо өөрөөр хэлбэл бие, сэтгэл, нийгэм зүйн хувьд бол хаттай болох хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн хувьд бол ямар ч хүнтэй дасан зохицох чадвартай. Ямар ч нийгмийн нөхцөлд бас өөрийгөө аваа явуучих чадвартай. Энийг бол нөгөө цөлх ухаан гэдэг. Одоо өөрөөр энэ амьдрах чадвар гэсэн үг тийм. За дөрөвдүгээрт нь юу байгаа юм? Гүйлгээ ухаан хэрэгтэй. Тийм ээ гүйлгээ ухаан гэдэг бол тулсан үед хурдан шийдвэр гаргадаг. Орчин нөхцөлдөө анализ одоо бас зохих дүгнэлтийг хийж чаддаг. Сэтгэхүн хурд нөгөө талаасаа хөрвөх чадвар байх нь тийм ээ. Тэрийг нь бол манай монголчуудад байдаг ухаан шүү дээ. Илүү задгаа сэтгэдэг хит тийм програмчлагдсан, загвардсан биш тийм ээ. Энэ бол манай бас нэг даваа тал юм байна. Гэхдээ оршоо хөгжүүлэх хэрэгтэй. Яг тэгвэл манайхан ч жоо хэрэглэгч бэлэнчлэх сэтгэлгээтэй болчиход байна шүү дээ. Ер нь бол ингээд нийтийг хараад таад хүүхдүүд цөөрөх тусмаа эрхлүүлж байна тийм ээ. Ер нь манай томчууд ч гэсэн энэ 5 тухайд их тэмүүлж байна. Энээсээ болоод тийм бүтэц сэтгэлгээ төдий ч нэ буурдаг байх нь тийм ээ. За маш их баярлалаа. Студид Монгол өрх сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Тэргүүн Баасмбат оролцлоо. Таны ажилд амжилт хүсье. Танд мөн эрүүлийн хамгийн сайн сайхан мөхний хүсээрээ. За баярлалаа. Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг бол Монгол улсад сүүлийн 20 жил бол үнэхээр тасралтгүй ажилласан. Энэ гэр бүлийн боловсрол, гэр бүлийн нөхөн өрчгөө тал дээр танах бол маш их том хувь нэмэр оруулж байгаа мундаг олон улсын төвшөнд ажилладаг мэргэжлийн байгууллага тийм ээ. Тэгэхээр танаа байгууллагч гэсэн одоо цаашдаа ажил чинь өндөр амжилт хүсье. Тэгээ танаа байгууллага бид нар бас гаргаж явдаг. Баярлалаа. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Like HD телевизийн уран бүтээлчтэй хамтран хүргэж буй аз жаргалын эхлэл нэвтрүүлэг маань хүүхдийн хүмүүжилт, гэр бүлийн оролцоо, эцэг эхчүүдийн оролцоо сэдвээр та бүхэнд хүрлээ.